Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. За, шинэ цуврал эхлүүлсэн байгаа. Хүүхдүүд минь үнийг л ойлгоод аваасай. Шинэ цувралын маань 2 дахь бичлэг эхэлж байна. Хэрвээ нэгтийн сонсоогүй ахын бол нөхөж сонсоорой. За, өнөөдөр бас би хүүхдүүдэд жоохон том болохоор тайлбарлаж өгнө гэж боддог. Бас нэг чухал гоё сэдвийн талаар ярилцгаж байна. Тэгэхээр аа энэ тухай яагаад ярих гэж утсан бэ гэхээр намайг жоохон байхад манай ээж энэ тухай надад ингээд тайлбарлаж өгöd тэр нь миний амьдралд ингээд маш том одоо нөлөө үзүүлээд намайг ингээд юм амьдралын утга учирын талаар бодуулахад те энэ тухай бодож бодлогоширдог болоход хүрэж байсан учраас энэ тухай би бас хүүхдүүдтэй тайлбарлаж өгнө гэж боддог. Өөрийнхөө ойлгож мэдсэн зүйлсийг ярьж өгнө гэж боддог. Тэр зүйлээ одоо та бүхэнтэй хуваалцах гэж байна. Тэгээ дээрэс нь би зөвхөн өөрөө өөрийнхөө хүүхдүүдэд хэлээд өнгөрөхөөс гадна одоо миний хүүхдүүдийн ирээдүйд найзлах нөхөрлөх тий хүүхдүүд ханилж суух хүүхдүүд нь энэ талаар бас мэддэг, хүнийг хайрладаг, хүнийг хүндэлдэг тийм гоё байхан бол надад бас гоё санагдаж байна. Миний хүүхдүүд одоо та бүхний хүүхдүүдийг хүндэлж хайрладаг. Та нарын маань хүүхдүүд ч гэсэн одоо манай хүүхдүүдтэй найзлах юм бол бас гоё бие бинийгээ харилцан хүндлэн хайрладаг байх юм бол ямар гоё вэ гэж бодож байгаа учраас би хүүхдүүдсийг ойлгож аваасай гэж хүсдэг зүйлсүүдээ бүх ингээд аав ээжүүдтэй гоё хуваалцаад бүх дэлхийн одоо хүүхдүүдтэй гоё хуваалцахыг хүсэж байгаа учраас энэ цувралыг бас эхлүүлсэн байгаа. За, өнөөдөр бүгдээрээ би гэдэг зүйл би гэж яг хин юм бэ гэдэг талаар би хүүхдүүдтэй хэрхэн тайлбарлах байсан бэ гэдгээ та бүхэнтэйгээ хуваалцах болноо. За, анх юу болж исэн бэ гэхээр би дунд ангид байсан. Тэгээд манай аавч хоёр тийм одоо ийм spiritual хүн байдаг байхгүй юм даалт ертөнц одоо бурхны сургаалын талаар хоорондоо ярилцдаг, тэр талаар олон төрлийн ном уншдаг тийм хүмүүс байдаг. Тэгээд нэг өдөр гэртээ байжсэн чи манай аавч хоёр ингээл би гэдэг чинь ийм хоосон чанартай үгүй би гэдэг чинь байдаг мэт ингээл хоорондоо ингээл мэтгэлзээл тэгэл би тэгээ сонсч ийсэн чи манай ээж ингээд би гэдэг ч зүйл ерөөсөй байхгүй эн чинь ийм хоосон чанартай юм одоо хийсвэр юм байдгаа гэд одоо бодоод байхад ээж маань яг эго гэдэг зүйлийн талаар яриадсэн байгаа байхгүй. Тэгээ би тэр үедээ дунд анги хүүхдээсэн болохоор ерөөсөө ойлгохгүй тэр ном момыг уншиж үзээгүй. Тэгэл би гайхаал одоо би гэж огт байхгүй гэж үү? Би чи юм хоосон чанартай гэж үү? Тэгээд одоо хэрвээ аавч байхгүй, ээжч байхгүй байх юм бол би дундаас нь гарахгүй. Гэхдээ аав байгаа, ээж байгаа тэгээд би дундаас нь гарсан байгаа юм чинь. Тэгээ миний үйлдэл бүхэн одоо альва үр дагаврыг авчирч идэг юм чинь би ерөөсөө огт хоосон чанартай байх юугүй байна. Ёсгүй дээ гэж би сайн ойлгохгүйсэн байхгүй. Тэгэхээр би тухайн үедээ бол би өөрийгөө одоо би энэ бие мах байдвал би гэж боддог байсан байгаа байхгүй. Тэгэхээр яг үндэ бол би ээж аавыгаа ингээд миний бие мах бодийн талаар ингээд те би гэдэг зүйлийг бие мах бодийн талаас нь ярьж гин гэж бодоод ойлгохгүй байсан. Тэгээд би ээжтэй ингэж хэлсэн ээжээ би гэж байгаа штэ тэгхгүй байх юм бол та хоёрын дундаас би ч гарахгүй миний бүх үйлдэл ямар ч үр дагаваргүй тийм болохоор чи би гэж байгаа штэ гэд би хэлсэн байхгүй тэр хоёрын дундуур ороод. Тэгсэн чи үгүй миний охин ойлгохгүй байна. Чиний над би чинь одоо ингээд харагдаж байгаа боловч наадах чинь чи биш байхгүй наа чи чиний би. Яг одоо чиний үзэг чиний утас гэдэг шиг чиний би тэрнээс биш чи биш байхгүй да гэлтгсэн чи эн чинь би штэ гэдгсэн чи үгүй миний охин ингээд чиний гар хэрвээ ингээд шалан дээр тасраад онцсон байх юм бол энэ бол цэнт сүрэнгийн гар гэж хэлэхээс биш тэр цэнт сүрэн тасраад хөвтцэн байна гэж хэн ч хэлэхгүй байхгүй юу. Тэгээд буцаад ингээд аавтаа хоорондоо аав тэр хоёр ингээд ярилцаа. Тэгээд би бүр ингээд mind blown болоод ингээд бүр гайхшаад нэрээ тийм ч юм уу энэ би гэдэг чинь би биш юм байна штэ. Ер нь энэ би чинь цэнт сүрэнч биш юм байна штэ гэдгийг яг тэр үед ойлгож ирсэн байхгүй юу. Миний нэр ямар ч байх боломжтой байсан те. Тэгээд энэ би гэдэг чинь ерөөсөө би биш юм байна гэдгийг тэр үед би одоо ингээл эргцүүлээл тэр цагаас хойш би байнга энэ тухай бодоол ер нь ингээл би гэдэг чи яг юм бэ? Ер нь амьдралын утга учир юу юм бэ? Би ер нь яах гэж төрсөн юм бэ? Би яагаад ер нь заавал хөнхөх ёстой байд юм бэ? Гэх мэт тиймэрхүү бодлоодод ингэж автаж эхэлсэн. Тэр тухай ингээд өдийг хүртэл би ингээд олон төрлийн асуултуудыг асууж заримынх нь ингээд хариултуудыг дотроосоо заримынх нь хариултуудыг ингээд ном сургаалаас ч юм уу те олоод ингээд явж байгаа. Тэгээд би өдийг хүртэл одоо дунд ангиасаа хойш өдийг хүртэл би гэдэг зүйлийн талаар юу сурж ойлгосон бэ гэдэг тухайга та нартаа бас гоё хуваалцъя. Тэг би хүүхдүүдэд бас жоохон том болоод нэг ирэхээр нь
дунд анги мангид ороод ирэхээр нь энэ тухай нэг 13 мөрөв 4 мөрөв нас хүрэхээр нь энэ тухай одоо хүний одоо даалд ертөнц ухамсар сүнслэг амьдралын тухай хүүхдүүдтэй гоё тайлбарлана гэж боддог. Тэгэхээр би яагаад хоосон чанартай байд юм бэ гэдэг талаар хүүхдүүдтэй юу ярих вэ гэдгээ та нартай гоё хуваалцъя. Тэгэхээр яг энэ би гэдэг чи өөрөө хоосон чанартай гэдгийг ойлгохын тулд хамгийн түрүүнд бүгдээрээ бид бүгд нэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн бүх хүмүүс хүн гэдэг ганцхан л зүйл. Бүгд хоорондоо өөр царайтай, өөр шашин шүтлэгтэй, өөр одоо амьдралтай боловч бүгдээрээ хүн гэдэг яг л нэг л зүйл. Хоорондоо бүр яг адилхан уг чанартай яг адилхан гэдгийг ойлгочих юм бол хүний амьдрал бүр маш гоё амар амгалан болж ирдэг байхгүй юу. Хорвоо дэлхий дээр сайн хүнч гэж байхгүй, муу хүнч гэж байхгүй, хэдийгээр хүмүүс сайн үйл хийдэг эсвэл муу үйл хийдэг хүн гэж байгаа боловч яг уг чанартаа бүгдээрээ адилхан цэвэр ариун, цагаан, тунгалаг хүмүүс байж идэг. Одоо жишээгээр тайлбарлах юм бол А гэдэг хүн байлаа. Тэр бол маш сайн хүн тий буян үлдэн бусдад туслана аав ээжийнхээ ачиг хариулна аав ээжтэй одоо цагаан сар идэ будаага авах мөнгөний нөгөн буузыг хийж өгөн тий аав ээжигээ ингээд гоё аялалд авч явна гэдэг ч юм одоо ингээд хүмүүсийн ярьдаг одоо типикл маш сайн хүн байлаа. Б гэдэг хүн хажууд нь байлаа тий тэр хүн болвол типикл муу хүн. Тэр хүн бол архиун, агсан тавина, зодоонуудыг хийн, хулгай дээрэм хийн. Одоо яг л хүн ингээд бүх үйлдэлийг ингээд нийлүүлээд үзэх юм бол өө ин чинь муу хүн биш дээ. Тэ? Бусдыг хараанд оромжлон гомдооно гэдэг ч юм уу те тийм хоёр хүн байлаа гэж бодъё. Нэг нь ингээд үнэхээр сайн явж байгаа. Сайн үйл хийж байгаа те. Үнэ. Гэхдээ тэр хоёр хүнийг дөнгөж ихээс төрцөн байдлаар нь зэрэгцүүлээд ингээд харах юм бол А гэдэг хүн Б гэдэг хүн хоорондоо яг адилхан уйлал мөөмөө идгээл цэвэр тунгалаг нялх тийм хүн байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүд ингээд дөнгөж төрөөд хүн ингэж хараад өө энэ ямар сайн хүн бэ? Энд чи ингээд одоо ийм сайн төрцөн. Энэ Б бол нэг муу төрцөн байх шүү. Ийм нялх. Энийг л муу явах хүүхдээ шүү гэж хинч хэлж чадахгүй шүү дээ. Бүх хүн тэр хүүхдүүдийг ингээд сайн сайхан яваасаа яасан хөөрхи яасан ихдүүтэй ингээл бүгдээрээ адилхан ингээл одоо хайрлал ингээл нялх харагдаал тий явж байгаа. Яг адилхан бид нар ингээ бүгдээрээ уг чанартаа яг адилхан юм нялх хөвчиг цэвэр тунгалаг хүмүүс байдаг байхгүй яг юм одоо бид нар ингээ хүүхдэгтэй цаав цаахан цаас шиг гэж зүүрлдэг штеп. Гэтэл А Б хоёр хүнийг ингээд өсөн торних явцад тэр цаасан дээр нь ингээд хүмүүс янз бүрийн өөр үгнүүд бичсэн байгаа байхгүй юу. Одоо жишээ нь А гэдэг хүний цаасан дээр хүн хөдөлмөрлөж хүн өссөндөө хурж амжилтанд хүрнэ. Аав ээжийнхээ ачиг сайхан зам мөрөөр явж л хариулнаа гэдэг ч юм уу те. Харин Б гэдэг хүний цаасан дээр эргэн тойрных нь хүмүүс чи хулгай хийж дээрэм хийж одоо уурлаж нэхэж байж хүссэндээ хүрнэ. Арх асуудлыг чи шийдэж мартуулнаа гэвчсэн тий. А гэдэг хүний цаасан дээр арх асуудал үүсгэн амьдралыг чинь дороотуулна гэж бичсэн тий. Тэнгүүд хүмүүс тэр бичгэндээ итгээд ингээд амьдралаа авч яваад явж байгаа байхгүй юу. Харин тэр одоо бичгийг хинч бичээгүй байсан бол тэр хоёр хүн одоо өөр үг бичсэн эргэн тойрны амьд хүмүүс нэгэд өөр байсан бол шаал өөр амьдралаар амьдарч байгаа. Тэгэхээр бид нар өөрийгөө ингэж ийм цэвэр тунгалаг цагав цагаан цаас шиг хүн гэдгийг олж харахгүй. Тэр цаасан дээр эргэн тойрны ах トゥ у, аав ээж, багш те заримдаа магадгүй кино уншсан номноос маань одоо тэр цаасан дээр ингэ бичигдсэн хуулагдсан олон янзын бичиг байгаа хгүй юу. Тэр зүйлд итгээд тэр бичгээр өөрийгөө тодорхойлоод би бол ийм хүн. Энэ хүн бол ийм хүн гэдэг тийм одоо дүнэлтийг өөртөө өгöd байгаа хгүй. Тэр бичгийг эргэн тойрны хүмүүс бичсэн болохоос бид нар өөрсдөө бичээгүй. Бид нар жоохон байхдаа тэр бичиг үсгийг мэддэггүй амьдрал гэж юу байдгийг ч мэдээгүй байхад эргэн тойрны хүмүүс тэр бүх зүйлсийг зааж сургаж бидний далд хумсар суулгаж өгсөн. Бидний цэвэр тунгалаг цаасан дээр тэр бичгийг бичиж өгсөн. Тэгэхээр бид нар одоо тэр одоо далд хумсарт ихтгэл өмшил буюу тэр одоо цав цагаан цаасан дээр маань бичсэн байгаа бичгүүдийг баллуур даад зурсан зургийг арилгачих юм бол яг нөгөө цэвэр тунгалаг цаас чинь цаана нь байж л байгаа.
Дэлхийн бүх хүн адилхан яг л дөнгөж төрсөн ялхууч шиг цэвэр тунгалаг. Гэхдээ дээр нь ингээд наацсан одоо стикерч байт юм уу те. Бусад хүмүүсийн бичиж өгсөн тэр нэг одоо үгсээр л хөтлөгдөн амьдарч байгаа. Тэгэхээр өөрөө өөрийнхөө амьдралыг гартаа авна гэдэг маань өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр тэр бичгэн дээр байгаа өөртөө таалагдахгүй байгаа ихтгэл үнэмшил тэр муухай өгнүүдийг одоо арилгаад одоо жишээ нэг одоо юу байла. Одоо чинь би өөрөө өөрийнхөө жишээг ярих юм бол би бол маш их тийм сахарын чихэрний хамааралтай хүн байсан. Маш их чихэр иддэг. Тэгээд бүр төрсөн цагаасаа гэхин цаашаа намайг бүр жоохон байхад манай аав ээж хоёр юм чихрийн бөөний лангуутайсан байхгүй юу? Тэгэл би ажил дээр нь очиод нэг чихэр задлаад шууд талыг хаяал дахиад шинэ чихэр задлаад талын нэдэл хаяал дахиад шинэ чихэр задлал. Тэгэл манай аав ээж хоёр орой болгон ажилласаа тарж ирэхдээ надад ингээд одоо уут муут нь ингээд бяцарсан ч юм уу нөгөө баранк гэж ярьдэн штэ тий. Хүн худалдаж авахааргүй болцсон ингээд дотроо бяцарсан эсвэл одоо таг маг нь эвдэрсэн ч юм уу тиймэрхүү чихрүүдээ надад ингээд аваад ирдэг. Нөгөөдхийг би тэгээл идээд байждаг. Тим хүүхдтэйсэн байхгүй юу. Тэгээд тэр бага насны одоо хооллолтын туршлаас болоод би өөрөө сахарын өндөр хэрэглээтэй болоод тэр маань ингээд миний биеийн эрүүл мэндэд нөлөөлөд байсан. Тэгээ би өөрөө сүүлд sugar detox гэдэг сахар номыг бичсэн их зүйл зохиолчийн сургалтанд суугаад тэгээд сахарын талаар ингээд уншиж судлаад өөрийнхөө ингээд сахар болон гоё би чихрэн дуртай гэдэг тийм бичиг миний цаасан одоо цэвэр тунгалаг цаасан дээр байсан чи тэрийг арилгаад сахар болмоо би ерөөсөө сахарт дурггүй сахар итгэхээр дотор мухардаг амнаас муухай үнэртдэг ходоодноос муухай үнэртдэг би хүүхдүүдтэй муу улгэр дуурал үзүүлнэ гэд одоо ингээд ингэж би өөрийнхөө далд хумсрыг ингэж өөрчилж байгаа байхгүй ингэж одоо хүмүүс тий надад таалагдахгүй байгаа амьдралд маань таалагдахгүй байгаа өөрчлөлмөр байгаа зүйлсүүдээ нөгөө нэг одоо цаасан дээрээсээ ингээд арилгаад тэрийг олж хараад тий цаасан дээр баахан юм гэрээс энэ бичиг л надад болохгүй байна. Тэрийг арилгаад сольж бичих боломжтой. Бид нар даалдах хумсраа тэгж өөрчлөх боломжтой. Өнөөдөр би нэг юм хэлхээ мартцсан байна. За би энэ гоё би танаас та нэг гоё бэлэг барихаар шийдсэн байгаа. Тэрийг бичлэгээ төгсгөл хавьд ч юм уу дунд хавьд ч юм уу нэг хилэн нэг гоё мэдээ байгаа. Тэрийг бичлэгээнд хилэндэ гэж хаад марцсан байна. За тэр ч яах вэ? За тэгээд тийм болохоор бүгдээрээ бүх дэлхийн хүмүүс яг адилхан юм дөнгөж төрсөн ялах хүүхчийг цэвэр тунгалаг байдэн шүү. Өсөж төрсөн орчноосоо шалтгаалаад одоо сайн юм ч юм уу муу юм хийгээд явж идэг шүү гэдгийг ойлгочхоор маш гоё одоо тийм сэтгэл амар болчдөг. Тэ би одоо Б гэдэг хүн шиг яг адилхан тийм аав ээжтэй төрөөд тийм одоо ах トゥ багштай өвөө эмээтэй төрөөд тийм найз нөхөдтэй найзлаад явж исэн болвол би яг Б-тэй адилхан булгаа игээд дээрэм хийгээд арх уугаа таксан тавиад явж явах боломжтой. Эсвэл би яг А гэдэг хүн шиг яг адилхан аав ээжтэй өвөө эмээтэй найз нөхөдтэй уулзраад ингээд тэр хүний амьдралаар амьдэрсэн бол яг адилхан ингээд буян үлдээд аав ээжийг ачааг хариулаад явж явах боломжтой. Тэгэхээр бид нар бол одоо тийм хязгааргүй эрх чөлөөтэй потенциалтай хүмүүс байд юм аа. Бид нар хадгийн муу хүн болох чадвартай бурхан шиг сайн хүн болох чадвартай байд юм аа. Энд л би гэдэг зүйлийн хоосон чанар оршиж байгаамаа гэдгийг хүүхдүүдтэй би тайлбарлаж өгнө гэж боддог байхгүй юу. Би гэдэг чинь одоо чиний өнөөдрийн бодож байгаа шиг зүйл биш ээ. Чиний наад алд хумсардах цаасан дээр бичигдсэн байгаа зүйлсүүд биш ээ. Чи болвол хинч байж болно. Чи юу ч бүтээсэн болно. Чи ямар ч мэрэгчлэр юу ч хийж бүтээж амьдарч болно. Юу ч хийж бүтээхгүй ч амьдарсан болно. Чи болвол ийм хязгааргүй потенциалтай. Яг л нэг юм баримлын шавар шиг ингээд нэг бөөрийн хилөө тавьсан. Баримлын шавар шиг. Тэгээ тэр баримлын шаврыг мангас болгож хувиргана уу? Цэцэгний хэлбэрт оруулна уу? Модны хэлбэрт оруулна уу? Тэ нар сар одны хэлбэрт оруулна уу? Чиний эрх чөлөө. Наад зөөлчин болвол яг ингээд одоо наад баримлын шавар чи одны хэлбэрт харагдаж байгаа ш. Наа чи од биш. Наа чи баримлын шавар. Яг тэрэн шиг чи бол чиний итгэж үнэмшиж байгаа бүх зүйл биш ээ. Чиний нэр, нас, хүүс, ажил мэргэжил, хүсэл сонирхол, үзэл бодол чамайг илтгэхгүй. Чи наадах дураараа сольж болно. Тэ чи нэрээ сольж болно. Чиний нас чинь чи хэдийн ингээд те одоо 15 настай байна. Гэхдээ
Дэлхийн бүх 15 настай хүмүүс адилхан уу гэвэл үгүй. Шал өөр зүйлийг ойлгож байгаа, шал өөр амьдралаар амьдарч байгаа. Зарим 15 настай хүмүүс бүр хүүхэдтэй болсон ба. Зарим 15 настай хүмүүс бүр нас барсан байгаа. Чи ингээд эрх чөлөөтэй над нас хүс гэдэг зүйл чиний юу ч илтгэхгүй. Чи юунд ч үл баригдах, эрх чөлөөтэй юунд ч үл баригдах юм хоосон чанартай тийм зүйл шүү. Тэгэхээр хорвоо дээр ингээд чи сайн байх албагүй, муу байх албагүй, тэ? Чи дураараа хүссэл мөрөөдлөө биелүүлээд ингээд амьдрах боломжтой. Гэхдээ чи одоо жаргал, хайр, инрэл тэр эерэг бүхнийг мэдрэхийг хүсэж байвал чи үнэхээр тэр сайн тал руугаа хивээгээд сайн сайхан үлийг бүтээгээд явах нь чамд илүү зүйтэй. Чи муухан болох потенциал чамд бас адилхан байгаа. Гэхдээ чи тэр муу замаар явах юм бол хизээч хайр, баяр жаргал тийм бусдын инрэл нэгүсэл гэдэг зүйлийг мэдрэхгүй. Улам хоосон, улам гунигтай, гутралтай тийм амьдралаар амьдрах болно. Тэгэхээр чи тэрийг өөрөө шийднэ. Чамд тэр бүх потенциал чиний дотор байгаа гэдгийг би хүүхдүүдтэй тайлбарлаж өгнө. Тэгэхээр хорвоо дээр өөр яг энэ биетэй адилхан хоосон чанартай боловч бүх хүний дүрд гурих боломжтой тэр потенциал юу байдаг вэ тий? Би одоо жишээ нь хоосон чанартай мууч биш сайн ч биш гэсэн мөртлөө би дэлхийн бүх хүнтэй яг адилхан болох потенциал надад байгаа. Тэгэхээр би нэгэн зэрэг хинч биш боловч би нэгэн зэрэг бүх хүн байгаа байхгүй юу? Бүх хүн надтай адилхан. Хэрвээ бүх хүн миний амьдралаар амьдарсан бол яг над шиг ингээд өнөөдөр энэ юм яриа сууж байгаа. Би бүх хүний амьдралаар амьдарсан бол яг л тэр хүмүүс шиг шийдвэр гаргаад яг тэр хүмүүс шиг ингээд аав ээж хөвгөнд ордог ч юм уу орохгүй ч юм уу яг тийм шийдвэрийг гаргаад амьдарч байгаа. Тэгэхээр чи бол хинч биш бөгөөд чи бол бүх хүн нэгэн зэрэг бүх хүн бөгөөд хинч биш юм шүү. Тийм одоо ийм хязгааргүй потенциалтай зүйл юм шүү гэдгийг би хүүхдүүдэд тайлбарлаж өгөхийг хүсдэг. Тэгээд би гэдэг зүйл хоосон чанартай байснараа надад яг одоо юутай адилхан санагддаг вэ гэхээр одоо жишээ нь би ингээд одоо миний бие байгаа штэ тий. Тэнгуут одоо намайг ингээд огт танихгүй хүн ингээд гаднаас хараад тий. Энэ бол одоо иймэрхүү цан авиртай, иймэрхүү үзэл бодолтой, ийм амьдралыг туулсан хүн байна да гэдгийг бол хараад хинч мэдэхгүй штэ. Энэ ямар хүн юм бол доо. Заатагч байсан эмэгтэй хүн байна гэж л бодох байх. Яг тэрнтэй адилхан ингээд миний дотоод хинбэ гэдэг бол яг царай зүсэн дээр маань ерөөсөө илэрч гарахгүй тэгэхээр энэ бие махбод те бидрийг ерөөсөө илтгэхгүй энэ бол зүгээр миний одоо хорвоо ертөнцтэй бусад хүмүүстэй харилцах нэг юм хэрэгсүр болж таарч байгаа байхгүй юу яг л машина унаад ажилдаа явдаг шиг би биеэ ашиглаад ажиллаа хийж байгаатай адилхан. За тэгэхээр одоо хорвоогийн бүх зүйл би хинч болох боломжтой гэдэг шиг одоо хорвоогийн бүх зүйл одоо хязгааргүй потенциалтай над шиг адилхан зүйл юу байдаг вэ гэж би ингээд бодож үзэнгуут квантум физикийн шинжлэх ухаан дээр юу гэж үлдсэн байсан бэ гэхээр хорвоо ертөнц хорвоо ертөнцийн бүх зүйл одоо физикийн шинжлэх ухаан дээр ингэж үздэг шүү дээ. Хорвоо ертөнцийн бүх зүйл атомоос бүрддэг. Бүх зүйлийг ингээд дотоод цөмийг ингээ харах юм бол атом тэр зүйлийг ингэж бүрэлдүүлж яадаг. Атомын дотор электрон, протон, нейтрон гэдэг зүйл байдаг. Тэг квантум физик тэр электрон, протон, нейтрон гэдэг тэрний бүр тодорхойг ингээд үзсэн чинь энерги байсан. Ийм хоосон чанартай энерги байсан. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, тэ үнэргүй, амтгүй тийм энерги гэдэг зүйл атомын дотор атомыг бүрэлдүүлж байна. Тэгэхээр хорвоо ертөнцийн бүх зүйл ийм одоо хоосон чанартай энергиэс бүрдсэн байдгийн байна гэдгийг квантум физик олж мэдсэн. Тэгэхээр энергийг бид нар юутай зөөрлөж болох вэ гэхээр яг нарны гэрэлтэй зөөрлөж болно. Одоо жишээ нь одоо манай гэр дотор ингээд цонхоор нарны гэрэл тусаад би ингээ өрөөгөө бүхэлд нь ингээ харж чадчих байна л та. Гэхдээ би яг нарны гэрлийг нь олж харахгүй байгаа байхгүй юу? Гэхдээ надад миний компьютер харагдаж байна. Миний гар одоо миний энэ үзэг дэвтэр харагдаж байна. Гэхдээ би яг нарны гэрэл энэ байна гэдэг ингээд одоо байрч чадахгүй, хүрч чадахгүй тий. Нарнаас л одоо харддаг юм болол тий. Тэгэхээр энерги гэдэг зүйл чинь яг юм хийсвэр. Гэхдээ хорвоогийн бүх зүйлийг бүрэлдүүлж байгаа байхгүй юу? Би бас яг адилхан би бас юм хоосон чанартай мөртлөө хорвоогийн бүх хүн болж чадж байгаа байхгүй юу? Бүх хүний дүрд хувирч чадах тэр потенциал надад байгаа. Тэгэхээр би гэдэг зүйл чинь өөрөө энерги юм биш үү? Энерги хоосон чанартай, би хоосон чанартай. Тэгэхээр одоо бүх зүйлийн дотор миний бие махбод энергиэс бүрдэж байгаа энэ үзэг, дэвтэр,
бүх зүйл те энэ мод ургамалнаар бүх зүйл энергиэс бүтэж байна. Тэр шиг би дэлхийн бүх хүний амьдралыг одоо а, мэдгүй ч гэсэн тэр хүний оронд би байсан бол би яг л тийм амьдралаар амьдрах боломжтой байсан. Би хэний ч дүрд хувирах боломжтой байдаг. Тийм потенциал биднэрт байдаг. Тийм болохоор энийг ингээд ойлгоод авчаар бид нар ингээд маш тийм гоё ямар амгалан болчихдог байхгүй. Хинт ч гомдож, хэнийг ч үзен ядаж, хинт ч уурлаж чадахгүй болчихдог. Яад гэвэл ингээ хүн ингээд маш муухай үйлдэл хийлээ. Намайг гомдоол. Би тэр хүнд гомдсон. Гэхдээ би ингээд гомдсныхоо дараа за би энэ хүний оронд яг ийм аав ээжтэй ийм орчинд ингэж өсөж энэ хүний итгэл үнэмшлэр амьдарч исэн бол яг адилхан хүмүүсийг ингээл гомдоогоол муухай үг хэлээл явж байгаа да гэж бодоод тэр гомдол маань дуусчдаг байхгүй юу? Би гомдож гин энэ хүнд. Тэгээ тэр гомдлоо мэдэрлээ тэр хүнийг ойлголоо. За гомдоо дуусчлаа. Тэгэл би маш гоё ямар тайван болчдөг. Хэнийг ч үзэн ядаж муу санаж тэ энэ мөхстэй яа та байц гэж өшөө авалт маавалт те. Энийг бүр яаж хорлоо доо. Яаж би энийг мууг үзье да гэсэн ямар ч бодол байхгүй. Тэглээгээд тэр хүнтэйгээ найзлаа л уучлаа л өөрийгөө хохироогоо л яваад байна гэсэн үг. Ерөөсөө ч биш. Энэ хүн юм муу хүн юм байна. Энэ хүн ингэж одоо муу зүйлийг хийх ёстой гэдэгт итгэж үнэмшдэг хүн юм байна. Тэгэхээр би энэ хүнтэй нийлж одоо энэ хүнээс нийлж ингэж хамт хохироод явж болохгүй. Би энэ хүнтэй дахиж уулзахгүй. Би энэ хүнийг уучлалаа. Энэ хүн бол им одоо муу үзэл бодолтой хүн байна. Гэхдээ би бол энийг уучсан боловч энтэй найзаж нөхөрлөхгүй гэж блоклол ингээд тэр хүнээс амьдралынхаа зам мөрийг таслана. Гэхдээ би тэр хүнийг ингээл толгой дотор амьдруулаад үзье ядаал дахин бодоол байхгүй. Бүр одоо бүр тэр бүхнийг ингэж те тавьж явуул чаддаггүй хүмүүс бүр байдаг шүү дээ. 30 жилийн өмнөх юмыг яриад өнөөдөр арх уугаа тагсан тавиад гэр орныхоо ширээ сандлыг эвдэлж сүйтгэхэд байж байгаа хүнийг би харж байсан байхгүй юу. Бүр 30 жилийн өмнө болцсон явдал шүү дээ. Тэгэл тэрийгэ өнөөдрийг хүртэл 30 жилийн турш арх уух болгондоо яриад тэгээ тэрийгэ ярих тоолондоо агсан тавиад юм эвдэл сүйтгэдэг. Тийм одоо зовлонтой амьдралаар хүн амьдрахыг хүсэв. Би бол хүүхдүүдээ тийм одоо хүнийг ингэж те занаж үзэн ядаж тийм одоо хорон муу сэтгэлийг дотроо мэдэрч зовж яваасаа гэж хүсэхгүй байхгүй. Яг үнэндээ тэр хүн өөрөө зовоод байгаа байхгүй. Тэр хүнийг гомдооцсон хүмүүс айл хэдийн тэр гомдоосноо мартаад өөрийнхөө амьдралыг зохиоод явж байгаа шүү дээ. Тэгтэл тэр хүн тэр бүхнийг ингээд одоо тавиад явуулж чадахгүй 30 жилийн өмнө өнгөрцөн багц чи одоо болтол бодоод уурлаад тэр уур хилэн нь өөрөө өөрийг нь зовоогоод дотор нь ингээд бүр буугалцсан те. Өөрөө л зовоод байгаа байхгүй чаавас. Тэгэхээр бид нар тэр бүхнийг ингэж тэр хүнийг ойлгоод за энэ муу хүн байна гэд ингээд тавьж явуулаад ойлгож чадсанаар энэ хүн надтай адилхан шүү. Би энэ хүний оронд байсан бол яг адилхан хүнийг гомдоогоод хүнийг хорлоод явж байгаа шүү гэдгийг ойлгочих юм бол тэр хүнд ингээ гомдохоо болчих жоохгүй. Тэгэл уучлалчин. Маш гоё ямар амгалан. Тэ? Намайг өнөөдрийг хүртэл гомдоож исэн, хохироож исэн хүмүүс байгаа. Гэхдээ би тэр хүмүүсийг тэгэл мартчихдаг. Одоо хин намайг яаж гомдоож илээ? Мэдгүй. Яатагч байсан би энэ хүнтэй дахиж нийлэхгүй гэдгээл би ингээд санд мэддэг. Тэ? Гэхдээ би тэр хүмүүсийн тухай огт бодохгүй, зяатахгүй, хорлож одоо амьдралын сүйтгэх гэсэн ямар ч бодол байхгүй. Өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө хүүхдүүдийг боддог. Тэгээд би хүүхдүүдээ бас ирээдүйд ийм муухай бодол тээж ингэж өөрийгөө бити зовоогоосоо хүн муухай юм хийх юм бол тий бити ингэж тэрэнд нь гомдож өөрийгөө муугар бодож байгаасай, сайхан тавьж явуулаад амар амгалан байгаасай гэж хүсэж байгаа учраас тэр хүн чамтай адилхан шүү гэдгийг ойлгочих юм бол тэгэл тавиад явуулчихдаг байхгүй. Маш гоё тайван амгалан бүр үнэхээр гоё тийм гэгээлэг сайхан байж чаддаг байхгүй. Хин ч надад юу ч хэлж исэн тэр хүний л асуудал. Тэгэхээр энэ тухай би хүүхдүүдтэй тайлбарлана гэж боддгоо. Тэгэхээр би бас дараагийн дугаараараа юу бас ярих гэж бодож байгаа гэхээр хүний хийлсэн муу муухай үйлдэл бол тухайн хүний л одоо үйлдэлээ бид нартай огт хамаагүй гэдэг талаар би хүүхдүүдтэй яаж тайлбарлах уу гэдгийг бас ярих гэж бодож байна. Тэг дээрэс нь бас ирээдүйд найзаж нөхөрлөх хүмүүсээ ханилан суух хүмүүсээ сонгохдоо юуг нь харах хэрэгтэй вэ гэдэг талаар би одоо хүүдээ охиндоо яаж тайлбарлах уу гэдгээ бас та нартаа гоё хуваалцъя гэж бодож байна. Бас одоо амьдралын одоо утга учир те бид нар яагаад амьдрдгийг бид нар яагаад үхдгийг
энэ бүхний талаар би ямар бодолтой байдгийг гэдгийг хүүхдүүдтэй бас хуваалцсан том болохоор нь тэрийгээ бас та нартай гоё хуваалцъя гэж бодож юм. Тэгэхээр та нар маань миний энэ хүүхдүүд минь үнийг л ойлгоод аваасай зуралтай минь хамт байгаарай. Тэгээд би нөгөө гоё мэдээ хэлнэ гэд тэгсэн штэ. Тэр нь юу вэ гэхээр би нэг юм 4 янзын сургалт ордог байхгүй юу? Дэлгэц ба хүүхдийн тарих манифестийн шинжлэх ухаан, мөнгө ба нэрийг жаргалтай ээж, жаргалтай хүүхд гэд. Дэлгэц ба хүүхдийн тарих сургалтаараа би дэлгэцийн хамаарлаас хүүхдүүдэд хэрхэн хамгаалах уу, дэлгэцийн хамаарлалд орсон байгаа хүүхдээ хэрхэн яаж энэ дэлгэцийн хамаарлаас нь гаргах вэ гэдэг талаар гой зааж өгдөг. Манифестийн шинжлэх ухаан дээр болохоор би квантум физикийн энергийн энэ онолыг бид нар яаж бүх зүйл энерги гэдэг байгаа шүү дээ тий бид өнгөсөө тайлбарсан. Би ч энерги одоо энэ мөнгө ч энерги, миний энэ эрдэнэ тойрон хэрэглэж байгаа бүх зүйл энерги. Тэгэхээр бидний хүсэж мөрөөдөж байгаа амьдралдаа биелүүлмээр байгаа бүх хүм ч гэсэн адилхан энерги учраас энэ энергийн шинжлэх ухааныг яаж манифест хийхдээ ашиглах боломжтой юм гэдгийг зааж өгдөг. Мөнгө ба энерги сургалтаараа би мөнгө гэдэг чинь өөрөө бас энерги байхгүй. Тэгэхээр мөнгөний энергийг яаж ойлгох вэ? Би өөрийнхөө энергийг хэрхэн яаж мөнгөний энерги болгож хувиргах вэ гэдэг талаар тайлбарлаж өгдөг. Жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэдэг сургалтаараа би юу яадаг байхгүй юу? Би өөрөө нөгөө төрсний дараах сэтгэл готролд ороод нэлээд хэцүү байдалтай хэдэн жил явсан. Тэгээд надад тухайн үед ингээд ажилд ороогүй, мөнгө байхгүй, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах юмш боломжгүй байсан болохоор би өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлыг өөрөө гартаа аваад өөрийгөө эдгэхээс өөр ямар ч аргагүй байдалд хүрсэн. Тэгээ би уншиж судалж одоо өөрийгөө эдгэж чадсан байхгүй юу? Тэгэд яаж би ямар сэтгэл зүйчийн тусламжгүйгээр өөрийгөө эдгээсэн бэ гэдэг арга туршлага ойлгож авсан бүхнийг жаргалтай ээж, жаргалтай хүүхд сургалтаараа зааж өгдөг. Тэгээд яг над шиг одоо сэтгэл зүйчдэр зөвлөгөө авахыг хүсэж байгаа, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахыг хүсэж байгаа боловч мөх санхүүгийн боломжгүй байгаа ээжүүдэд зориулаад юм жаргалтай ээж, жаргалтай хүүхдээ сургалтаа бэлдсэн. Тэгэд би одоо яг тэр 4 сургалтаа YouTube channel дээрээ паблик болгоцсон байгаа. Үн төлбөргүй. Тэгээ би яг хизээ буцаад private болохоо бол мэдгүй байна. Тэгээ та нар маань бас тэрийг намайг private болохоос өмнө амжаад үзээрэй. Энэ бүх сургалтыг бүгднийг хамтд нь авах юм бол 175 мянган төгрөг болдог байхгүй. Гэхдээ та бүхэн маань миний бичлэгийг үзээд тэгээд миний бичлэгийг үзэж байгаа хүмүүстэй юм гоё бэлэг барьж гин. Тэгээд тэр бичлэгүүдийг бол нэг 2-7 хоногийн хугацаанд бол үзээд дуусгачих хичээлүүд байгаа. Тэгээ би ядагч байсан at least 2-7 хоног бол паблик байлгана. Тэгээд 3 юм уу 4 юм уу сайн мэдэхгүй байна. Яг хизээ буцаад private болохоо. Гэтэ та бүхэндээ барьж байгаа миний бэлэг юм аа. Тэгээд надтай гоё хамт YouTube-тай минь хамт байгаад баярлаа. Тэгээд би нэрээ нөгөө юугнуудаа бүх сошиал медиануудаа төр зурдаа устгацсан байгаа одоохондоо. Тэгсэн чинь бүр үнэхээр гоё байна. Би Instagram-а хаацсан байжгаад тэгээд буцаага нээцэг. Гэтэ надад утсан дээр маань аппликейшн байхгүй. Тэгээд би Facebook байхгүй, TikTok байхгүй, өөр чинь юу устгалаа, Threads байхгүй, Pinterest байхгүй. Би бүх одоо сошиал медиа юмудаа төр зурдаа устгацсан байгаа. Яагаад гэвэл би нөгөө ингээд Instagram руугаа нэг орохороо ингээд буцаж гарч чадахгүй. Тэгэл байн ингээд Instagram үздэг. Бүр ингээд сүүлдээ бүр мэдрэлийн ядаргаанд орох гэдэг юм шиг санагдаад. Тэгээд за жоохон тарих толгоогоо амраа. Би ер нь бол ингээд байсгээл Instagram юмнуудаа ингээд устгачдаг. Тэгээд нэг 7 хоног завсарлаж байгаа. Тэгээд дахиад сторонуудаа оруулж эхэлдэг. Тэгэж завсарлахгүй бол би өөрөө ерөөсөө болчихдохгүй. Яг бол тэр Instagram гэдэг зүйл, Facebook, social media чинь ингээд бидрийг бүр ингээд хөөе наашир гэж дуудаад байдаг тийм бүр алгоритмтай. Тэрийг би мэдчихэж байгаа болохоор жоохон завсарлага авахгүй бол болохгүй байна. Тэгээд би ингээд бүх юм устгасан чинь бүр ямар гоё юм бэ? Нэх гоё амар тайван тий. Тэгээд дээрэс нь ингээд би 30 минут утсан оролдоо суух юм бол би өстой шал дими суучлаа ийм ч юм хийдэг байж тийм ч юм хийдэг байж гэд ингээд одоо өөртөө би ингээд сэтгэл гутарчдаг байхгүй юу. Тэгэхгүй одоо би ингээд утсан авсан ч надад үзэх юм юу ч авахгүй. Ямар ч сошиал медиа байхгүй. Тэгэл би ингээд буцааж тавиал номоо уншаал. Тэгэл 30 минут ном уншаад тавихад одоо 30 минут утас үзэх 30 минут ном унших чинь шал хоёр өөр тийм сэтгэл зүйн төлөв байдалтай би ингээд тэр 30 минутыг өнгөрөөгөөд нэг гоё тийм үр бүтээлтэй өнгөрөөсөн юм шиг өөртөө сэтгэл хангалуун тэгж одоо босч ирж байгаа байхгүй юу. Тэг үнэхээр гоё байгаа. Тэг би ер нь бол одоо бараг л Instagram-а татмааргүй юм шиг буцааж татмааргүй юм шиг санагдаад байгаа. Гэхдээ би гоё сторинуудаа оруулаад ингээд одоо ойлгосон бүх зүйлээ ингээд хуваалцахын тулд би буцаад татна л та. Тэг дээрэс нь надад нэг тийм юу хэрэгтэй байна. Би ерөөсөө рил хийж одоо тэрнийхээ учрыг олж чадахгүй байна. Яг л би ингээд
Ийм их юмыг ингээ YouTube дээр ингээ ярьчихж байгаа штэ тий. Би энэ бичлэгийг одоо энэ бичлэгний агуулгыг би яаж богинохоо рeel болгох уу гэдгээ ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй юу? Рeel хийхэд надад тусламж хэрэгтэй байгаа. Тэгэд би яаж тэрийг одоо рилний жижиг агуулга болгох уу гэдэг дээрээ нэг л жоохон төвлөрч чадахгүй. Рил болгоёг ингуутл Instagram-ны өөр постууд үзэл ингээ сатаараал. Тэгээ би тэрийг нэг жоохон бодож тий Instagram-а яаж гоё зөв үр ашигтайгаар хөгжүүлэх үү гэдгээ ингэж бодож жагаад тэгээ буцаад татъя гэж бодож чинь. Тэгээд хэрвээ та хэд маань бас ингээд те бүр ингээд баагаан юм Instagram сошиал медианаас ядраад ах юм бол хэсэг хугацаанд устгаад үзээрэй гэж би санал болгоё. Тэгэл би бүр үнэхээр worth it. Би надад бүр үнэхээр бүх сошиал медиа устгачаад ингээд байж ах үнэхээр гоё таалагдчих чинь би бүр нэх гоё. Тайван өөртөө сэтгэл хангалуун нэг л гоё зөв юм хийгээд яваад байгаа юм шиг тийм гоё мэдрэмжтэй байгаад байгаа. Тэгээд та бүхэндээ бас үзээрэй тий. Ядаж 1 хоног, ядаж 7 хоног чамаагүй. Тэг би одоо бол одоо Instagram-аас даад бараг нэг 7, 8, 10 мар онж байгаа юм уу? Тэг яг хизээ татхаа бол мэдгүй. Ячаасан би нэг хэдэн сар, ядаж нэг сар болоод үзье гэж бодож байна. Гэхдээ YouTube дээрээ бол байнга бичлэг хийсээр байх болно. Яагаад гэвэл надад YouTube бүр илүү гоё байгаа яа тэгэхээр би яаж би энийг юм богинохон рил болох уу гэж ерөөсөө санаа зовхгүйгээр ингээд маш гоё эрх чөлөөтэй бүгдийг ингээд гоё ярьж чадчихаа болохоор нэх гоё яагаад тэгээд бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай.